ертөнц нэвтрүүлгийн элит номын сан бол эхэлж байна. Энэ удаагийн дугаарын зочноор зохиол, сэтгүүлч, кино найруулагч Төр Мөнхийг урьж оролцуулж байна. Тэгэхээр гэрийн номын сангаас нэвтрүүлэг хүрч байна. За баярлалаа. Бас шинэ номоо гаргаад байгаа. Тэг яг дагинсан гэдэг юм уу гэдэг дотоод сэтгэлээс анхны ном байгаа тий. Би их сони би ч ер нь 80-аад оноос эхлээл ер нь юм бичижсэн л да. Өгүүлэг, тууж, саа тэгэл янз янзын юмуд, дууны үг, их олон дууны үгтэй шүү дээ. 30 гаруй дуу байна уу да. Тэгээ одоо бодсон чинь нэг ч удаа номоо гаргаагүй байх юм. Зөвхөн яг юунд сэтгүүл мэтгүүлүүд бол тавьж лээсэн л да. Тийм цуврал муурлаар тэгээд нэг эмэгтэхэд янзлийгээд жоохон энэ сонгол Монгол өнгөрөөд жоохон завтаа болонгуудаа нэг ном гаргасан. Тэгээ их гайгүй хүмүүс их сонирхоод байх шиг байна ер нь тий. Номын дэлгүүр зүгээр нэг 7 хоногт 50 хэд зарагдсан байж гинүү тий. Тэгээ бас хүмүүс сонирхож байгаа юм байна гэж бодоод. Тий. Тэгээ яг бас нийнхаа дараагийнх нь бас нэг цуврал маягтай болгоод бас нэг юм эхэлчихсэн бага өдрөдөрт явуулаад. Чөтгөрийн хотын тэмдэглэл 1, Чөтгөрийн хотын тэмдэглэл 2 гэдэг орхон. Одоо харин нэр мөрийн ч одоохондоо бодоагүй байна л та. Зүгээр яг концепт эссе гэж одоо би энэ маягтай юм хийсэн юм л да. Зүгээр яг ийм уран зохиолын жанр байдаггүй гэж мэдэхгүй л дээ. А зүгээр концепт альбом гэж л байдаг. Одоо шинэ Pink Floyd хамтлаг бол концепт альбом жишээ нь хийдэг тийм ээ. Ер нь энэ юу гэсэн үг юм бэхээр нэг сэдв дотор зангидаад тусдаа дуу биш тийм ээ. Бүгдээрээ нэг сэдв дотор зангидагдсан тийм зүйлсийг бол концепт альбом гэдэг юм л да. Тэгэхээр би бас нэг ийм нэг сэдв дотор аваад зангидаад тийм эссе маягийн юм бол битсэн юм л да. Тэгээ яг ийм жанр байдаг ч юм уу ч юм уу. Мөнхлийн бичиж өгсөн аюур зан ах юм хэлэхгүй нэг концепт гэдэг чинь юм шүү дээ гэж. Аюур зан бол аюур зан нар би шүүлгсэн. Тэгэнгүүтээ манай ариутхан шүүгээд тэгээ хэлж байгаа юм л да. Төрөө наад чих сони юм байна. Чи ерөөсөө наад чих зүгээр юм биш. Чи ер нь ийм маягаар чи бичээд ивэл чи бас л нэг дандаа хачи юм ээжэдэг хүн бас л нэг өөр юм хэлээ. Тиймэрхүү өнгөтэй юм хэлсэн тий. Тэгэл явд. Яг яагаад Чөтгөрийн хотын тэмдэглэл гэд нэрлсэн юм бэ гэхээр Нью-Йорк хотын тухай л да. Нью-Йоркт би чи нэг бараг жил гаруй амьдэрсэн. Тэгээ яг Нью-Йорк чинь Devil's Empire гэдэг байхгүй юу? Юуны Чөтгөрийн эзэнт гүрэн гэсэн өнгөтэй. Энэ зүгээр Хрушов гаргасан үг юм гэсэн баха. Тийм тэгдэм билээ. Яг Big Apple ч гэдэг л дээ бас тийм том айлм гэдэг шүү дээ. Тэгээ яг Нью-Йоркт байсан үеийнхээ тухай Нью-Йоркийн байдлыг л. Гэхдээ яг нэг тийм нэг дуртад толж ихэд хаашаа юм те. Тэгээ нэг юуны эссе тэгэл бодрол янз бүр юм харуулад тийм маягаар л бичсэн юм л да. Тэгээ хүмүүст их хүрээд байх шиг л байгаа. Хоёр дахь бичиж эхэлсэн гэхэлэр мэдээж хэрэг Нью-Йоркийн тухай өгүүлэх байх те. Улаанбаатарын тухай юу? Тийм яг Брюссел, Дели, Улаанбаатар, Нью-Йорк гэл ингээл бүгдийг л оруулах л санаатай байгаа юм л да. Янз янзын зүйлсэн талаар. Гэтэ бас л нэг инэрхүү маягийн тийм нэг бичлэгийн загвар тийм. Донжин ерөнхийдөө нэг ийм л концепт өссөн маягаар л бас хийж байгаа юм л да. Бас өөрийнхөө л амьдрал тохиолдсон янз янзын юмуудыг л олж утгаал. Яг хөө тэгээ сонин хүмүүсийн тухай бичиж бодож байна л да. Ягаад гэвэл одоо миний найзалдаг эрэгтэй хүмүүс ч бас сонин шүү дээ. Одоо жишээ нь Алтбаагийн Батлаг байна, их хурлын гишүүн. Одоо манай ерөнхийлөг шилбэгт орчиж байна. Ингээл янз янзын хүмүүс бий л дээ. Яг арчлсан хувьсгалын анхны үеийн тухай ч гэсэн бас дурсъя гэж бодож байгаа юм л. Гэхдээ нэг тийм бас л инэрхүү маяг ингээд нэг сэдвт зангидсан л маягтай юм хийх санаатай л. Багтанд олсон гэдэг юм дэсэл дурсан сансан. Тий. Яг ер нь зүгээр сонирхолд арчлалын чинь анхны ил 7 гэж ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр анхных нь хүмүүсийн нэг нь бас би юм л дөө. Тэр үед бол ардсан холбооны дараагаар намайг болгоно өдргээд элбэгээ бит хоёр аль нь болох вэ гэж ярьж ирсэн гэдэг үе бий л дээ. Тэр үед нь би үндэсний телевизд байсан. Жинхэнэ үдэл сурталын зэвсэгт байсан хүн чинь тиймэрхүү орох ч одоо хаашаа чинь тэгээд за би ер нь болиодаа гэж болж ирсэн жишээ юм уу бий л дээ. Гэхдээ нэг тийм нэг өгөн процент яриа гэдэг шиг дуртгал биш л дээ. Тэгээ бас жоохон тий яг юм уудаа оруулаад янз янзын өнцгөр. Гэхдээ яг гадаадд ер нь би их олон жил болсон. Одоо нөгөө нохоо орон киноны буйнаар ийш тийш явж байсан л да. Тэгээ тэнд байсан үеийн тухай, олон фестивалууд орж исэн үеийнхэн тухай ч юм уу бас ингээд тий кино руугаа бас орох тиймэрхүү чиглэлийн юмуудыг бодоод дахиад бас дараагийнх нь бичээл сууж байна.
кино сонирхогчид маань таны нөгөө кино зохиолчдын библи гэдэг энэ бол яхаар мэргэжлийн чиглэлийн бүтээл те. Тэр орох юм бол энэ бол 2 дахь ном болно. Тэр бүтээлийг илүү их тийм сайн сонирхож ер нь их айгу талархаж хүлээж авсан шүү дээ. Тэгсэн тий. Яг нь ер нь кино зохиолчдын библи гэдэг номыг би эхлээд өөрөө орчуулж эхэлж байсан л да. Эхлээд нэг хэсгийг орчуулад тэгээ сүүлдээ бас нэг өөр орчуулагч олоод өөрөө жоохон зам муутай байсан. Тэгээ би өөрөө л эмхтэн гаргасан юм л да. Өөрөө редакторлаад янзлаад яг нь ийм чиглэлийн киноны зохиолыг яаж бичдэг тухай номууд биелдэ ер нь Сид Филд гэдэг их алдартай хүн байдаг. Их мэт хүмүүс. Тэгээ яг кино зохиолчдын библи бол илүү одоо нөгөө жишээ авсан кинонууд нэг үзэхэд амархан олддог кинонууд учраас орчуулсан. Тэгээ Дэвид Ротер гэдэг тэр юуных нь зохиосон хүн тэрнтэй холбоотой байдаг юм бол одоо миний фэйсбүүкийн найз майз тэгээд зөвшөөрөл авсан тий. Нэгэнт бид нар одоо номын ертөнц нэвтрүүлэг Төрмөх ахын одоо зочлоод ирсэн байгаа учраас хоёлаа үзэгчдэд номын сангаа танилцуулж бодож байна. Нилээд ийм орчин үеийг номын сан шиг санагдаж байна л да. Сүүлийн ном ихтэй. За. Сая хэлсэн бас нэлээд орчин үеийг тийм номын сан сүүлийн үе номнууд ихтэй. Бодлоос зав занасаач тэр юм уу сүүлийн үед аваа гайгүй зав гараа ном цуглуулж гэдэг юм уу сүүлийн үе номд өсгөж ярих завтай болсон л гэж бодод байна л да. Таны номын сангаас дүнлэхэд. Тэг яг би ингэдэг юм л да. Одоо ном бол ер нь маш их шүү дээ. Одоо дэлхийд хэвлэгдсэн номыг давхарлаад хураавал саран төрнө гэж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр сүүлийн үед манайд бол ном их гардаг болж зүгээр яг би нэг хийж байгаа бүтээлтэйгээ холбогдож ном унших дуртай л да. Одоо жишээ нь би нэг кино зохиол бичээд байгаа юм. Юуны нэг тийм жоохон гангстер маягийн стилтэй тийм нэг хүн хийлгэж байгаа л да. Тэгээ тэрэн зориулаад жишээ нь одоо баахан мафийн тухай юм уншиж л да. Якуза гэл одоо энэ бестселлер болсон тий. Японы якузагийн тухай ямар юм байдгийг Коза Ностро Сицили мафийн түүх гэл. Тэг ингээд яг нэг иймэрхүү чиглэлийн юмуудыг хийж байгаа ажилтайгаа авцалдуулж цуглуулах уншдаг юм л да. А тэгэхгүй бол одоо ингээл янз янзын юмр өсчээд хаашаа шин тий. Тэгээд жишээ нь сонирхож байгаа бүтээлдэг холбогддог. Тий хүмүүс ингээд ярьдаг шүү дээ онгод орно гэж онгод орох гэдэг бол юуны зарим хүн ярьдаг юм бол арх ухаар онгод ордог мордог. Тэрэн шиг бодлоо юм байхгүй тий. А би бол ном уншихаар онгод ордог тий. А тэгээд яг юунд нь авцалдуулж л одоо тий хийж байгаа ажилтайгаа авцалдуулсан номуудыг суулуулдаг л да. А дээрэс нь яг бяцлаглалын номууд надад маш их бий. Яг хичээлжсэн та. Би ерөөсөө бяцлал хийдэж штэ. Випассана бяцлал гэдэг. Бяцлал суудаг. Тэгээ энэ дээгүүр байгаа номууд дандаа бяцлаглалын номууд л доошоо мошоо гэл бяцлагтай холбоотой юмуд. Яг англи хэл дээр бас нэлээд номууд одоо шинэ Led Zeppelin гэл би чи нэг рок хөгжим сонирхдаг тий. Тэгээд рок хөгжимгүйгээр нэг өдрөг төсөөлөх аргагүй тий. Тэгээ нэг ирээд өрөл бахан CD яваа шүү тий. Тэгээ яг нэг иймэрхүү юм англи хэл дээр уншиж явах жишээний тий. Тэгээ яг ер нь сая сүүлийн үед гарсан энэ Монголын хаттын нуус товчоо гэдэг энэ Jack Waterford гэдэг Чингис хаан гэдэг энэ хоёрыг жишээ нь авсан. Энийг бол арай уншиж хамжаагүй. За яг тэгж жагаад нэг иймэрхүү чиглэлийн бичих үедээ л уншъя гэж бодвол тий. Тэгж л юм боддیں۔ Уншдیں۔ Сериал бий бичсэн одоо бас л өгч байгаа. Тий бас л одоо хийх ажил нь эхлэх гээл байж байгаа л да. Тэгэхээр тэрнтэй холбогдуулаад жишээ нь Луун Шивэс тохин гэдэг энэ Стивли Арсны тий энэ кино шүү дээ болсон шүү дээ тий. Тэгэхээр иймэрхүү маягаар л явдсан шүү дээ. Тэгэл баахан. Ер нь ингэдэг шүү дээ. Ямар ч одоо киног зохиолоод авсан гэж байдаггүй. Ер нь л зохиолнолаг. Тэгээд дараа нь кино нордог гэж ярьдаг шүү дээ. Энтэй санал нэгдэх. Ер нь жоохон тийм тал бий л дээ. Гэхдээ ягаад бол кино чи өөрөө нөгөө их олон хүний бүтээл байдаг тийм ээ. Гэхдээ хамгийн нэгдүгээр асуудал нь зохиол шүү дээ. Одоо нөгөө кино хийхэд 3 юм хэрэгтэй байдаг. Нэгдүгээр сайн зохиол, хоёрдугаар сайн зохиол, гуравдугаар сайн зохиол. Тийм яг бас зохиолоосоо жоохон гүцэхгүй болох тал ер нь байдаг л да. Тэр бол ер нь жирил явдал л доо. Ягаад гэвэл найруулагч хүнээс хамаарна, оператор гэл жүжигчин гэл тий олон хүнээс хамаардаг. Сайн кино олчих юм бол нөгөөдгөө минийх гэл бүгдээрээ тий муу кино олчихвол өөрөөсөө жоохон зайлуул. Тий. Яг зүгээр би бас бодлын уулгаач гэх киноны зохиол бичсэн. Тэгээд өнгөрсөн жилийн Академи аварцаас баг бүгдийг авах шивдээ бүх шагналыг. Тий. Тэгээ яг тэр их гайгүй болсон. Сэнгдөрд найруулсан. Сэнгдөрж бол бас их тийм авьяастай залуустай ер нь бол бит хоёр их хамтарч ажиллаж байгаа. Нарны өнгө бас их бас хүүхдийн кино бичсэн. Яг би зохиол юм бас хүнтэй нийлж бичсэн л дээ тий. Зүгээр сонин номууд бий л дээ. Шинэ одоо энэ ихэд юунер Rolling Stones тэгвэл гаргасан тий 80-аад оны
шилдэг альбомууд гээл тий. Одоо ямар хамтлагын явны альбомууд шилдэг болсон ингээл хэмтийн нэг иймэрхүү юмуд харна. Тэгэл янз бүрийн юм харна л доо. Тэгээ зүгээр сая манай эхнэр намны төсөө өдрөөр бэлгэлсэн Британика гэдэг энэ дээр харин би байдгийн байна. Зүгээр санаандгүй харж байсан чинь Афганад бэлгэлсэн. Таны одоо материалыг оруулах гэж энэ Британикийн юунаас яриа. Нэг удаа над руу баабар өтөр явахдаа найз юм чинь. Тэгээ зүгээр л ярьж утсан. Төрөө чи нэг өөрийнхөө тухайн товч нэг юуны бичээд хараа гэсэн. За гэл би өгжл байсан. Тэгсэн чи энэ дээр гарцсан юм бэл. Энэ байж тээ. Энэ дээр байдаг юм бэлээ тээ. Заамши. Тэг яг ингээл юуны дурсуулгын дунд сургууль төгсдөө сургууль төгссөн Талын хот нохоорон киногоор неоны тийм стол авж яасан тий. Гэсэн нэг иймэрхүү л маягтай юм бол гарсан байлээ тий. Энэ ч одоо Facebook дээр байсан зураг аваад тавьчихсан байлээ. Энэгээр хүмүүс таньж байгаа. Тийм тэгээд ийм байдгийн. Тэг яг зүгээр сонирхолтой юуны нохоорон чин кино ч юм бол ингэсэн шүү дээ. Dogs гэдэг нэг тийм том сэтгүүл байд юм л да. Европын холбооны. Одоо баримт кино телевизийн маягийн сэтгүүлтэй. Тэднийхээс нэг дэлхийн кинонд өөрчлөлт оруулсан 50 кино гэж шалгаруулсан юм байл. Тэн дотор орсон байдаг. Тэгээ нэг тийм сертификат шиг юм надад ирсэн л дээ. Юуны тэгээ бас яах вэ? Дэлхийн кинонд өөрчлөлт оруулсан хүн болцсон явж байдаг тий. Монголын тэрнтэй. Тийм. 23 шагнал авсан шүү дээ. Нохорон чинь. Тэгэхээр одоо спортоор болох юм бол одоо би чинь 9 гран при авсан гэж бодохоор 9 алт үлдсэн 14 нь одоо хөрөл мөнгө юм уу те. Тэгэхээр бас яах вэ? Тэгээд яг киноныхаа чиглэлийг юм. Одоо цаашдаа ч гэсэн бас нэг Петр Витер нөгөө нөхөр хамтарч ирсэн. Бас нэг юм хийгдэн 16 оноос гэж нэг яригдж байгаа л да. Тэгээ хоёулаас хамтарч нэг юм хийн шүү гэсэн юм ярьж байгаа. Дээр үед бол нөгөө ном бол ертөнцийг харах цонх өдр гэж Горький хэлсэн гэж ярьдаг шүү дээ. Би бол одоо боддог юм л да. Тэр цонх бол харин одоо телевизээр болцсон юм аашийн тий. Ном бол хүний сэтгэл рүү өнгөдөг цонх байхгүй тий. Хаалга. Тийм болохоор зэрэг хүнтэй л ярилцж байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Нэг бодолтой. Би жишээ нь одоо бясалгалын одоо энэ Оошогийн номуудыг бол бүгдийг цуглуулдаг юм. Бүгдийг уншдаг л да. Маш сайн гүйдэг юм бэлээ. Хүмүүс ч уншдаг болсон юм бэлээ. Нэг үе бодоход одоо ном бол бас ихч гардаг болж тийм ээ. Тэгээ юуны хүмүүс ч их уншдаг болж тий. Нэг хэсэг ч одоо өөр хэвэд чинь талхаж авч дийлэхгүй байлаа шүү дээ тий. Тэр үе бодоход одоо бол бас нэг юм өөр болсон юм болов уу гэсэн бодол байна шүү дээ. Сая тийчээс номгүйгээр амьдрахад хэцүү шүү дээ гэдэг. Бас номгүйгээр амьдраад байгаа хүмүүс бас байна. Байлгүй яг номгүй амьдрч хүмүүс бий л дээ. Хэцүү тий. Хэцүү тий. Хүн байж. Ном гэдэг бол үнэхээр чухал юм шүү дээ. Ер нь би бол ер нь тожил уншиж байдаг л да тий. Тэгээ хүмүүс намайг тэгдэг юм л да. Яаж энэ олон юм амжуулдгийг. Цаг зав бид нар ч одоо цаг завт уралдаж амьдарч штэ. Яаж амжуулж ном унших цаг зарцуул. Гэхдээ би бол ер нь нэг тийм юутай юм л да. Өглөө болгон би нэг 6 цагт юм уу 7 цагт босдог байхгүй. Тэгээ өглөө босож юм бичдэг. Эсвэл одоо хойч юм бичиж байгаа эхэлсэн юм одоо явуулж багвар тий. Эсвэл зүгээр нийтлэл ч юм уу ямар нэг юм бичдэг. Тэгээ өглөө бас ном уншина. Тэгээ манай энэ давчихгүй чимээг болохоор өглөө эрт босоод уншиж явах зүгээр тийм л ороо болохоор ядарсан байдаг тий. Өглөөд л уншдаг юм да. Миний одоо нууц гэх юм уу. Энэ нэг гоё юм байна. Энэ үзэгчд Джон Ленны одоо сэтэлтэй би яг нөгөө CD сонирхдаг суглуулдаг тий баахан юм байгаа үстэй тий. Саяхан бас миний урагшаа байж яваад гэсэн чи ийм гарцсан байх юм. Джонны одоо бүх нөгөө юунууд CD-нүүд гарчихсан. Джон Ленны. Джон Ленд бол би угаасаа дуртай. Битлсээс илүү Джонд нь илүү дуртай байдаг. Тэгээ бүх юм сонсдог. Сая гэсэн чи бөөнөрөө ингээд гарчихсан байхаар баярлалаа. Бүгдийг авсан сонсоол тэгэл сууж байна. Ер нь энэ Йокото бас би нэг уулзж байсан. Тэр тухайгаа ч гэсэн би дараагийнхаа номонд бас нэг оруулъя гэсэн бодлого юм. Саяны их тэр яагаад ч би энэ тэр тухай дурсаг болгоцсон байлээ. Харин тий нэг удаа уулзж байсан. Тэгээд юуны үгүйс яах вэ те Йокото уулзсан гэж. Яг энэ дотор бол миний номонд бас вилдэ янз янзын хүмүүстэй уулзсан барьсан тухай. Одоо шин Ариэм хамтлагийн Майкл Стептэй ч уулзсан, Вуди Харрелсонтэй уулзсан гэдэргээл Шерон Стоун эдэртэй уулзсан гэдэргээл их мэт юмуд вилдэ. Тэднийхэн тухай ч гэсэн бас хэлсэн тий. Бас яхаа тэгээд том нэртэй улсуудтай бас уулзч явлаа л да тий. явж байгаа уулзаарч явах л гэдэг. Тэгээд цаашдаа ч уулзах л гэдэг тий.
Үүдэн таны оюун санаанд гэдэг нь маш том өөрчлөлт өгсөн ном гэвэл ямар номыг нэрлэх вэ? Магадгүй манай залуучууд үзэгчид маань бас таны дотоод ертөнцийг мэдээж хэрэг одоо шагааж үзэх хүсдэг залуучууд бол их чухал байх л гэж байна. Уу яг номыг тэр номыг тэгж хөөртөлцсөн намайг хэлэх жоох хэцүү л дээ. Зүгээр яг би бол одоо бол боддоо штэ сүүлийн үед энэ зохиолч нар маань жоохон залхуу болсон юм ичих нь жоохон багасцсан байна те. Ганцхан аюур зан гэдэг зохиолчтой болцоод байгаа юм шүү. Над бараг тэгж боддог болсон штэ. Аюурын байтар бол найз нар л да. Би аюур заны номыг бол ерөөсөө алгасахгүй уншдаг те. Тэгээ яг хөө их сонин штэ. Одоо ингээд боддоо аюур зан үлзий хоёр бол яг номоор амьдрал яваад байгаа улсууд штэ. 10 хэдэн жил болж байна те. Номол бичнэ. Тэгэл номоо бичээл хөдөлтөнд гаргаад тэрнээс олсон орлогоор амьдрал ингээл явж байгаа улсууд байхгүй. Тэгэхээр Монгол одоо бас нэг арай өөр болцсон юм уу те. Бас өөрөөхөө амьдарч болох ийм нэг үе ирж байна л да. Хуучин бол хэцүү байсан шүү дээ. Ганцхан ном бичээд амьдрна гэхэд те. Шинэ аюур зан бол их сайхан амьдарч байгаа юм шүү дээ. Тэг өөрөөхөө ямар ч дарга байхгүй тийм ээ. Ямар ч сэрэг байхгүй. Тэгэл гэртээ номоо бичээл суугаал тэгэл амьдрал явж байгаа. Тэгэхээр яг ер нь хүний амьдралд бол ер нь бололцоо бол байдаг тийм ээ. Жишээ нь яг зодоо хийх тухтай юм бол шоронд орно тийм ээ. А тэгэнгүүт шоронд ордог зодоо хийдэг газар байна шүү дээ. Бокс спорт тийм. Бүр алдар нэртэй болдог гэх мэтийн тийм. Тэгэхээр хүн болгонд өөр өөрсдөө тийм бололцоо бол байдаг хорвоо болцоход байна л да. Монгол улс чинь бас сайхан болж шүү дээ тийм. Тийм болохоор дуртай юм хийгээд амьдрах шиг сайхан байхгүй л да тийм. Би бол одоо яхаа амарж байгаа үе яг энэ зохиолоо бичээл гэртээ ингээл сайхан суугаал иймэрхүү байдалтай байна тийм. Тэгээ тайван. За баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлгийн бас өндөрлөх хугацаа хааж болж байна. Тэгээд өөрийнхөө номын ертөнцөөр магадгүй дотоод ертөнцөөр жоохон ч гэсэн шагаалгаад бид нарыг оруулсанд баярлалаа. Тэгээд дараагийн бүтээлээр эргээд уулзъя. За баярлалаа.